Сайн байцгаана уу сонсогчдоо. Шинэ сар маань 2025 оны 3 дугаар сарын 29-нд буюу маргааш шинэ сар хоньны ордонд тохионо. Энэ нь нар сар 2 хоньны ордны 9 градус орчимд байрлахыг илэрхийлнэ. Хоньны ордны шинэ чанар нь эрч хүч, идэвхтэй байдлыг илэрхийлдэг. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай ажилдаг, шинэ боломжуудыг эрэлхийлэх хүсэл төрж түүнээ биелүүлэхэд анхаарах нь чухлаа. Сэтгэл хөдлөлөө хянах эрч хүчний өндөр түвшин нь сэтгэл хөдлөлөө хянахад бэрхшээлтэй байж болзошгүй. Тэвчээртэй байх, шинэ эхлэлүүдэд тууштай байдал чухлаа. Бодлоготой хандаж, эрсдэлтэй алхам хийхээс өмнө бүх талын мэдээллүүдийг цуглуулж, бодит үнэлгээ хийх хэрэгтэй. Зөвлөмжин зорилгоо тавих, өөрийгөө хүсэл мөрөөдлийг тодорхойлох, тэдгээрт хүрэх төлөвлөгөө гаргах нь сайн үр дүнд хүргэнэ. Биеийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд анхаарах нь чухал. Идэвхтэй байдал нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй боловч хэт ачаалттай байдал сөрөг үр дагавартай байж болзошгүй. Харилцаагаа сайжруулах ойр дотны хүмүүс гэр бүлтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөх нь сэтгэл санааг өргөхөд чухал байх болно. Хоньны ордонд тохиох шинэ сар маань шинэ эхлэл, шинэ зорилго тавихад таатай үе юм аа. Гэхдээ эрч хүчээ зөв зохистой ашиглах, тэвчээртэй бодлоготой хандах нь чухлаа. Өөрийн биедээ анхаарал тавьж, хайртай хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулж, энэ өдрийг зориулбал сайн үр дүнд хүрнэ. Танд контент маань таалагдсан бол лайк, subscribe дараад бусдад түгээгээрэй. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа.